Ёстой гоё юм аа. Яг л одоо нэг мөлгөрийн оронд очсон юм шиг. Ер нь ийм гоё үрхээр харж байгаагүй. Би одоо догбогийг иддэг хүмүүсийг яагаад гоё гэдгийг би хизээч ойлгодгоо. Ерөнхийдөө бол чихэртэй нэг юм төлцсөн дог л байгаа байхгүй да. 430 йенээр одоо ийм их үхрээ махтай тий. Будаатай өстой янзтай гоо. Улаанбаатарын үн бол бас арай л дэндүү үнэтэй байгаа шүү дээ. Тэр Японоос үнэтэй байгаад энэ чинь бас арай л дэндээд байна. За одоо бүгдээ ер нь бол Фужи дээрээ ирж байна. Шизока аймагт ороод ирсэн Фужи бол маань урд сайхан харагдаж байна. Тэгээ Фужи харах маань өнөөдөр бид нэрийг сайхан өшгөө нэгээд сайхан хүлээж авч байна. Далайн түвшнээс 3776 метрийн өндөрт идэвхтэй галтуул Японы одоо хамгийн өндөр уул Фужи-сан бидний урд харагдаж байна. Япончууд болохоор одоо ингээд Токиогоос Фужигийн орой одоо ингээд харагддаг газруудаас харагдана. Тэгэх юм бол одоо ингээд өнөөдөр одоо миний өдөртэй гоё болох нэ, гоё болж өнгөрөх нь гоё юм. Ер нь Лаки Аз гэж аяг их үздэг. Явсаар байж байгаад Шизока аймгийн Ошина Хакка гэдэг нэртэй газар ороод ирсэн. За тэгээ энд ирсэн чи одоо 1800-аад оны үеийн Япончуудын амьдралын хэм маягийг үздэг одоо их тийм Фужи уулынхаа аяллыг хийхэд бас энэгээр заавал дайрч гардаг тийм гоё байгалийн үзэсгэлэн гоё цогцолсон сайхан газар байна. Данга гэдэг одоо Будааны бов. Би болохоор одоо бас яг үндсэн энгийнийн одоо идж үзьгээд авсан. Надад бол угаасаа би амт нь яг иймэрхүү байгаа гэдгийг мэдчихсэн л да. Нэг тийм гоё хүлээт байгаагүй. Жогон чихэр хийгээд төлцсөн учраас гоё өрмөц амтагдчихэ. Ер нь одоо би дэлхийд дээр нэг хоолнд бол би хамгийн одоо дургу миний нэг бүр үзий яддаг хоол байдаг байхгүй юу? Догбоги гэж. Би одоо догбогийг иддэг хүмүүсийг яагаад гоё гэдгийг би хизээч ойлгодгоо. Ерөнхийдөө бол чихэртэй нэг юм төлцсөн дог л байгаа байхгүй да. Ер нь яг л одоо адилхан будаагаар л хийдэг л дээ. Тэгэхээр би бол догийг бол үзий яддаг. Тийм учраас одоо уучлаарай. Энэ бол гэхдээ догонд бол одоо маш хайртай улсад зөндөө байдаг шүү. Тийм учраас одоо үзий яддаг гэж хэлснээс уушлах хүсье. Зөв догонд бол би нэг дуртай биш. За энэ нөгөө нутгийн голдоо юм гоё шанцтай. Энэ бовноос нь идж үзье. За надад бол энэ бол их гоё санагдаад байна. За энийг идж үзье. За энэ бол гоё юм биш үү? Голдоо гоё юм хүрэн шоштой. Тэгээ яг нөгөө нэг гоё вариант тавьсан юм шиг. Мөн өстой гоё юм байна. Тасхан дэрх юм бол энийг бол заавал амсч үзээрэй. Бас энэ газрын бас гол онцлог нь юу гэхээр Фужи уулын хажууд ингээ 8 жижигхэн нуур байгаа үзэсгэлэнтэй. Тэгээ энэ хавийн одоо газар чинь одоо ЮНЕСКОгийн одоо өвд орсон одоо хүмүүсийн цугладаг, аялал жуулчлал хийдэг одоо бас ийм онцлогтой газар байна. За манай Фужи Travel компанийхны хувьд одоо үнэхээр эрхлүүлчт юм байна өө. Ерөөсөө маш гоё юм хайс гэдэг автобусны дотор чинь ингээ хүнээж ирэхгүй. Бид нар чи одоо ингээ дөрүүлээ энийг одоо 10 ууны 8 ууны суудалтай юм том хайс дотор чинь зүгээр сайхан унтаж хөвтөөж явж байна. Манай монголчууд чинь бас нэг юм олоод автобусаар явхад их дургүй байдаг шүү дээ. Тэгээ манай монголчуудын бас өөрсдийнх нь бас буруу л да. Нөгөө нэгэндээ нэгнийгээ хүлээд өгдөг, цаг барьдаггүй. За 30 минутын дараа гэхэд манайхан чи алга болоод идэг. Тиймэрхүү хүмүүс ер нь ихтэй багасж байгаа. Тэгтэл ер нь VIP аяллаар явснаар бас амар байна. Яг манай инквер маань бас надад их гоё юм хэлсэн. Японы алдартай маражи идүүлнэ гэдэг байгаа байхгүй юу? Би одоо нэг хүүхд шиг одоо ингээл хоол үнсний юм цуглуулаад янз янзын гоё аялал үзээд явдаг. Тэгэхэд одоо хамгийн гол юм нь хүмүүс нэг хоол нь үлдчихэд байдаг юм шиг байгаа. Тэгээд одоо шүүмжлэл аваад идэг. За тэгээд одоо хоолны аялал хийдэг хүмүүс нэгтэй хажуугаар нь соёлын аялал, байгалийн аялал жуулчлал түүхээр бас аялдаг хүн шүү. Тэгээд та бүхэн манай аялын тойрог пэйж хуудсыг дагаарай. Мөн одоо YouTube-ийн аялын тойрог манай сувг сайхан жошлоод санал бодлоо сайхан хэлж байгаарай. Фужи уулын алдартай сайхан Фужи арих нь бидний өнөөдөр үнэхээр сайхан хүлээж авч байгаа. Тэгээ Фужидээ талархаж байна. Фужи-сан. Аригата гузамас Фужи-сан гэдэг одоо ингээл. Нөгөө Фужигийн доор байгаа одоо 8 цөөрөн бол их алдартай байна. Энэ одоо яаж одоо үүссэн цөөрөн бэ гэхээр Фужи уулын ус одоо гүний ус хөрсөөрөө нэвчээд ийм 8 хөөрхөн цөөрөм хийсэн. Энэ 8 сайхан юм цөөрөн доторх байна штэ. Хамгийн гүн цөөрөн дээр бид нар ирсэн байна. Ингээд доошоогоо харахад бол их тийм
гүнзгий биш. Зүгээр ингээ болмоор юм шиг харагдаж байгаа мөртлөө 8 метрийн гүн гэж байгаа байхгүй. Тэгээ дотор нь өстой маш гоё ийм үзэсгэлэнтэй загснууд байна. Бас нэг том шар загс явж байна. За тэгээ манайхны бас нэг аялагчдын нэг буруу зүйл нь юу вэ гэхээр энэ дээр ирээд нөгөө хүслээ шивнээд зоо шидэд гэдэг юм байна. Тэгээ ер нь бол одоо энд бол зоо шидэхийг бол хордог. Тэгээ манайхан бол зоо шидэд хэрэггүй юм байна. Гэхдээ энэ ус болохоор маш сайхан цэнгэг аршаан учраас хүмүүсээс энэ аршааныг ууж байна. Тэгээд энэ сава 200 йенээр хөдлөж аваад энэ ус авж байна. Хүмүүс одоо энд ирээд энэ сайхан аршаанаас хүртээд оюун санаагаа сайхан тэгшлээд тэгжээж одоо сайхан энэ пүүж рүү гардаг одоо ийм байсан уламжилтай. Энэ гэхдээ сони юм аа. Миний хувьд одоо нэг шомбаад нэг 8 руу ч орох нь хайшаа нэг 2-3 метр лөө шомбочоо буцаад гараад ирвэл их сайхан газар байна. Их гоё харагдаж байна. Тэгээ загас бол үнэхээр гоё үзэсгэлэнтэй байна шүү. За нөгөө нэг гоё тасгал дээр чи ингээд ороод ирсэн. Бас нэг хуучин 1800 оны үеийн Япончуудын амьдрал гэдэг. Тэгээ Япончуудын бас нэг хамгийн гол онцлог гэхээр би өмнө бас их олон цэцэрлэгээр аялж ирсэн. Хятад маягийн цэцэрлэг, Япон маягийн цэцэрлэг, Англи маягийн цэцэрлэг гэдэг ингээд Франц маягийн их олон цэцэрлэгүүд байдаг. Байгалийн гоо үзэсгэлэн дээр хүний нэг өчүүхэн гар ороод тэгээ ер нь байгалийн өгөгдөл дээр юм хийнэ гэдэг бол хамгийн зөв зүйл байдаг. Байгалийн өгөгдлийг бол хүн хэдэн сая доллар зараач ч гэсэн бүтээж бол чаддгүй. Тийм учраас нөгөө байгалийн хайрлыг, байгалийн одоо сайхан өгөгдлийг одоо хэвээр нь хадгалж үлдээнэ гэдэг маань ямар ч одоо мөнгнөөс одоо эрхэм зүйл байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэ гоё газар ороод ирсэн чи одоо энэ Япончуудын бас уртнаас сайн сайхан амьдралын бэлэг дэмдэг кой загсыг бас тижээдэг юм байна. Тэгээ энэ загсыг сайхан тижээ лувсан амтыг тижээл сайхан баярлах бах. Тэгээ кой загс чинь хоёр янз гинэ. Нөгөө талд нь бас их гоё олон өнгийн кой загс байж байгаа. Их том загсууд байдгийн байх шүү. Одоо сайхан тижээч. Бүр одоо хүмүүс ирээд тижээдэг учраас ер нь бол одоо ингээд сурцсан байна өө нөхдүүд. Бас нэг хэдэн шуунууд ороод ирсэн. За манай зурлаач тийшээ аваарай. Зураг гоё загснуудыг аваарай. Гараараа бариад авахаар л бараг болж штэ. Өнгөт кой загснуудын ороод ирсэн. Бас их тийм гоё өнгөтэй юм байна шүү. Нэг алтан загсаар хуул гэх юм уу да. Аквариумын алтан загс шиг юм байна. Юу нөгөө хэд чигээ бас нэг тийм хурдан хөдөлгөөн баг. Нөгөө хоол моолын чи нэг баг тоохгүй шахан байна уу да. Ямар хөөрхөн загснууд вэ? Тэр байна. 1990-д хүртэл амьдсан байгаа шүү. 94 оны зур гэр зураг гэдэг энэ хийсээ 5 гэж энэ 93. За тухайн үеийн нөгөө бяхтрол байна штэ. За нэг тухайн үеийн бас нэлээд чинэлэг айл байсан болоо. Тийм олон сайхан өөрөөтэй хэрглэж байгаа зүйлүүд нь одоо Европын соёлд бол бас нэлээд орцсон. Европын соёлыг одоо тийм шүтчихсэн. Тийм аягийн айл байсан болоо даа л гэж бодогдож байна. Яг бодиттой айлын дүрсийг авч шүү хэдүүлээ. За Япон айлын хөдөө аж ахуйн одоо багаж техникүүд модоор уралсан. За бас л одоо маш их багаж техникүүд байна шүү. Тэгээ Япончуудын маань одоо байшингийн адрыг ингээ харахаар их тийм намхан. Тэгээ тухайн үед энэ Япончуудын хувьд үхрийн мах баг хэрглэж исэн учраас их намхан байсан. Ямар сайндаа одоо хятадын түүхэн сурулж өчигт рибн буюу намханчуудын ус гэж одоо нэрлэж исэн ийм түүхтэй. За тэгээ Мэйжигийн үеэс бол одоо барууны соёлд бас нэлээд орж тэгээ цаашлаад одоо улмаар үхрийн махыг бас нэлээд хэрэглээд одоо өндөр биеттэй өсгөлүүн болсон гэж одоо ярьдаг. За энэ одоо 18 дугаар зууны үеийн түүхээр аялж яхад бол бас л сайхан байна. Гоё юм. Одоо энэ дээшээгээ 3 дахь давхар дээрээс нь гарахаар нөгөө энэ байшингийн дээдлийн дээвэр дээрээс нь пүүжи уулаас та гайхамшигтай сайхан харагддаг гэж.
За хэдүүлээ ингэ дэшээ гараа. Нэр их жижигхэн усуд байсан байгаа байхгүй та хардаа. Ингээд л яхаар юм толгой цогчих гээд би ч одоо нэг хөндөр хүн биш л дээ. Тэгтэл миний толгой цогчих гээд байна гэдэг чинь бас л их л жижигхэн нөхдүүд байж дээ. За пүүжи сан бол нэлээд тэр мүүлэн дунд харагдаж шүү. За байшингийнхэн дээвэр дээр гараад ирсэн. За ер нь бол иймэрхүү л харагддаг юм байна. За хэдүүлээ доошо буунаа. За одоо ингээд бүгдээрээ Японы одоо Шинто гэдэг одоо шашны юм одоо энэ ариун газар ирсэн байгаа. Одоо тэр улаан алганаас ингээд наашаага газар бол одоо энэ бурхны газар гэж үзэн. За ийм газар руу ингэж одоо эрэхтэй үүдэнд нь одоо юм сэтгэлээ хариусгана. Сэтгэлээ одоо гараараа дамжуулаад эхлээ зүүн гараа авгаана. За тэгээ дараа нь баруун гараа хариулсаад за тэгээд энчнээс нь луугийнхаа амнаас. За тэгээ гар дээр зүүн гар дээрээсээ амаа зайлнаа. 100 гаруй километр давхиад нэг цаг 30 минут яваад ороод ирлээ. Тэгээ надад энэ пүүжи хайрхныг бас хараад их сайхан сэтгэл баясж байна. Би ч бас монголоор их олон уул хадаар гадаадаар ч явж исэн. Зарим газрыг үзэхэд бас ингэж уул бүтэн мэлмигээ нээж одоо нүүрээ толдно гэдэг бол их тийм гайхамшигтай байдаг. Миний хувьд бол маш сайхан байна. Аркора ямаа дээр ирсэн. Байж миний ард хайрхан байна. Би өөрөө энд ингээд өнөөдөр үзээд сайхан аялаа явж байна. Үнэхээр сайхан байна. Халуун ч гэсэн бид эдийг хайрхан маань сайхан өөрөө ингээд хүлээж авч байна. Үнэхээр сайхан байна. За бид нар Идебукийн үхрийн аж ахуй дээр ороод ирсэн. Үхрийн аж ахуйгаар орж ирээд хамгийн амттай Япон зарим гэдэг идэж байна. Моинкоер дөө маань Японы хамгийн амттай заримыг идүүлнгээд идсэн чинь би энэ заримыг идсэн байж тээ минь дөө. Яагаад би идсэн гэж хэлэх гээд байна гэхээр манай Амаа Бямдорч чинь Улаанбаатар хотоос гараад эмээлтээс нэлээд цаашаа өнгөрөөд явж байхад үхрийн аж ахуй хийцэн. Тэгээ энэ гоё Японы технологиг оруулаад ирчихсэн гоё цэвэр сүүний зарим хийгээд байгаа. Үнэхээр гоё байна. Сүүлд нь би нэг юм сонсоод нэг дургу хүрсэн зүйлээ бас хуваалцъя гэж бодлоо л та. Хань ардаа. Гоож байна шүү. Бид нар хуучаа Орос маргачин өстой гоё гэж идэд. Орос заримыг. Тэгсэн сүүлдээ Орос чинь 4-5 янзын үнэ өгдөг юм байна штэ. Ер нь одоо хуучны сайхан Оросын хүнс чинь бас зөвлөлтийн хүнс байхгүй болчихжээ. Үнэхээр гоё юм аа. Бид нар ч Орос маргачин гоё гэдэг. Сүүлдээ Оросын мэдээгээр сонссон чинь хамгийн одоо хуурай сүү ордоггүй янз янзын тийм зүйлүүдээ Монгол руу явуулдаг гэдэг. Ер нь монголчуудыг бас нэг жоохон доошоо хийгээд тал байдаг шүү дээ. Гэхдээ яг Оросын бүх юм уу биш л дээ. Оросын сайн хүнсүүд бол зөндөөд байгаа. Тэрийг манайхаа оруулж ирэхгүй байна. Японы одоо энэ Идебукийн маргачин бол одоо Монгол мөнгөөр 12,000 төгрөгийн үнэтэй маргачин. Нүдэн дээр нь үхрийнхээ аж ахуйгаа үзүүлээд үхрийнхээ сүүнээс маш олон бүтээгдэхүүн гаргаж авч байна. Ерөөсөө органик болоод бүтээгдэхүүнүүдийн ингээд цэвэр бэлчээрих гээд бүх юм ингээд яваад ирэхээр л үнэн өсөд байдаг. Ингээд замдаа сая гой хунтай нуур үзлээ. Гой хун загас тэжээгээд ёстой гоё нуур байна. Тэгээ хүмүүс бол яасан ч их одоо гадаадын жуулчид ирдгийн. Тэгээ манай энэ Fuji Travel-ийн аялал бас үнэхээр сонирхолтой сайхан явж байна. Ер нь бол би өөдсөнгөө. Одоо бид нэр эндээс штэ нэг ойрхон 10 минутын газар яваад нэг гоё хүрхрээн дээр очих чинь. Тэгээ хүрхрээтэй Fuji уулаа хараад их гоё юм гоё байгалыг хэдүүлээ харж сайхан даган баясыг. Тэгээ манайхны хувьд би одоо юу гэж хэлж чинь гэхээр зөв хүнсээ хэрэглэх ёстой байна. Тэгээ дээрээс нөгөө яг органик бүтээгдэхүүн гэхэд одоо яг үхэрний сүүний зурагтай ингээд үхэрний бодиттой ч юм уу тийм байж хүн итгэдэг. Жишээлбэл сүүний хуурай сүгээр ч юм уу муу бүтээгдэхүүн хийчээд үхэрний зураг бол тавиулдгүй гэж штэ. Энэ Японы мэрэгжлийн хяналтынхан бас муухай одоо хүний эрхийг зөрчиж байгаа шүү те. Үйлдвэр мүлдрүүд бас гоё юм хийгээд гоё үхэр мөхрний зураг тавихаар тавиулахгүй гэж штэ. Тэгэхээр ер нь бол одоо ийм гэдэг чинь одоо ингэж л одоо ард иргэнийхээ эрүүлэнхийн төлөө яг л одоо ингэж зогсдөг юм байна шүү дээ. Ер нь одоо хуучин дээр мэрэгжлийн хяналтуудаа сэргээхгүй бол одоо бас манай энэ хүнсний янз янзын одоо эрүүл ах уу гэдэг юм одоо үнэхээр байхгүй болж байна шүү. За одоо ингэ бас яг улс төрчих гээд Японы аялал бол сайхан байна.
За нөгөө ёстой хамгийн гоё газар ороод ирцээ. Яг миний ард талдаа шүү дээ. Нөгөө нэг гоё одоо Шира Итогийн хамгийн гол одоо хүрхрээ нь одоо энд байж. За энэ хүрхрээнээс нь одоо наашаага ингээд маш олон одоо жижигхэн хүрхрээнүүд байна. За энэ хүрхрээнүүдийг нь одоо харагдцыг нь одоо 150 м гэж одоо хэлж байгаа. Ёстой гоё юм аа. Яг л одоо нэг мүлгэрийн оронд очсон юм шиг. Ер нь ийм гоё хүрхрээр нь харж байгаагүй. Яг мүлгэрийн орон шиг одоо харагдаж байна. Япончуудын хувьд бол одоо энэ хүрхрээг маш их одоо гоё энергитэй, бүр шинжлэх ухаанаар нь судалсан гэж байна. Ерөөсөө тэр чигээрээ одоо хасах цэнэгтэй ион буюу маш их хүчилтөр өгч гоё энерги одоо гаргадаг. Энэ хүрхрээний нэр нь Японоор Shira Ito гэнэ. Цагаан утсан хүрхрээ гэдэг. Яг ингээд харахад бол ерөөсөө яг тийм ингээд олон ингээд цагаан утсыг боож байгаа юм шиг тийм харагдаж байна. Гоё хүчилтөр өгчтэй яста нэрээ гоё дотроо гоож шүү. 30 хэдэн градусын халуунд бол одоо үнэхээр сайхан байна. Хүмүүстэй зөвлөхөд хагасаа бүтэнсээ өдөр явах үед дэмий байд юм байна. Ягаад гэхээр нөгөө Япончууд ч хагасаа бүтэнсээ өдрөө гэр бүлтэйгээ хөнгөрүүлдэг учраас энэ шиг пик шатчдаг. Ер нь ажлын өдрүүдээр энэ шиг ирээд ингээд суучихад бол нэр үнэхээр нэрээ гоё жаргал байна. Японы одоо байгаль харагдаж үзэсгэлэн бол одоо үнэхээр гоё байна. За манай одоо Гиннесийн амжилтын одоо мундаг Сэрот маань өстой гоё газар авахудаад байж байна. Сая одоо тэр дэлхийн хөнгөн атлетикийн одоо тэр тэмцээнд 100 гаруй камерштаас 65-д орж ирсэн. Тэгээ 65-д орж ирж байгаа гэдэг маань учиртай юм байж байна. Заавал одоо эхний 1 2 3 дугаар хайранд орсноор даг болчтой юм биш. Энд чинь 20 эдтэй залуучуудтай одоо 44-тэй залуу одоо үзэж гин гэж байгаа байхгүй юу? Нэг басндаа за бараг л одоо хамгийн өгшин тамирчин гэхт одоо 20 эдтэй залуучуудтай өста ан маань үзээд байгаа юм л да. За манай Fuji Travel-ийн тагаа Сэрот бид нар маань одоо сайхан хайдаад тэгээ Сэротыг маань одоо Япончууд маань одоо Сэги гэж дууддаг юм байлаа. Европ дотор Сэги гэж дууддаг. Нэг басндаа дэлхийн хүн болцсон байлаа. Хамт ингэж явхаар Японы хүмүүс зураг авахудаа гэдэг ингэ яваад байдаг. Үнэхээр одоо гоё байна. За энэ хүрхрээ маань одоо үндсэндээ 20 метрийн өндрөөс одоо унж байгаа. Хасах ёоноор одоо асар их баялаг. Одоо эрүүл мэндэд одоо маш сайн гэдэг. Японоор сайхан аяллаарай. Японы одоо эд халууны үе маань одоо ингээ сайхан дууссан байж байгаа. За тэгээ Японд байж байгаа одоо манай Fuji Travel компани маань яг энэ одоо аялал дээр Япон аяллаараа бас нэгэн дагнсан компани байгаа шүү. А дээр нь одоо бас манай аялал дээр нэвтрүүлгийн бас аяллаа зөвлөхөөр манай Давка захиралтай газарчин Travel компани маань Японоор одоо хаагуур аялах бай. Ямар гоё газар гэдэг талаас одоо зөвлөгөө өгч одоо миний аяллыг зөвлөх болж байгаа. Газарчин Travel болон Fuji Travel компанийнхаа хамт олондоо бас үнэхээр баярлж байна. Ёстой манай энэ хоёр маань ийм гоё газар авчирна гэж ерөөсөө төсөөлсөнгөө. Миний хороо дэлхий чи яасан сайхан юм бэ? Хороо дэлхий дээр үлдсэнтэй сайхан байгальтай газар ямар их юм бэ? Ямар гоё юм бэ гэж одоо санагдаж байна. Үнэхээр одоо гайхамшигтай байна. Ёстой нэг хайр гэдэг чинь ёстой энэ юм даа гэж одоо би бодож байна да. Манай багийнхан маань одоо ингээд хамтдаа Токио руу боцгоч. Хайс гэдэг одоо ийм гоё машинтай явлаа штэ. За ер нь одоо Япон улсад маань 8 сар бол мэдээж одоо халууны сар гэдэг. Тэгээд одоо халууны үйлрэл дуусч сайхан сэрүү орж эхэлж байна. Тэгэхээр бас аялахад одоо сайхан 9 10 11 те сайхан тохиромжтой сарууд байдаг. Мэдээж 3 4 5 сар бол бас сайхан сакурагүй. Манай Fuji Travel маань болохоор цөөн хүнээр ийм VIP аяллаа одоо ийм сайхан бүрдүүлж хүмүүсийгээ сайхан 5 тухтай аялуулахыг ингээд хичээ. Тэгээд өнөөдөр сайхан аяллаа тойргийн гав үл заахтайгаа сайхан Fuji уулыг сайхан бүтэн нэг тойроод битээр явж байна. Тэгээд Японы сайхан хөдөө ийм сайхан гоё байгаль сайтай сайхан улс байдаг. Уулан дотор бас их гоё үзэсгэлэнтэй юм аа. Чимээ их гоё. Ханартаа бас энэ гоё байгалыг үзүүлэе гэж бодож байна. Тэгээ энэ сайхан гоё байгальтууд ингээ сайхан аялаад явж байна. Сэрүүхэн гадаа өнөөдөр бас нэлээд 34 градусын халуун байгаа штэ. Тэгэхээр яг энэ модон дотор ороод ирсэн чи сайхан байна. Тэгээд энэ курортер өнөөдөр Японы Фужигийн энэ аяр орчмын сайхан хөдөө нутгаар явъя гэдэг
Гээ явсан ч яста гоё. За ингээ пүүжи харих нь байна штэ. Өглөө маш гоё байсан. За түрүү нилээ мандтай байсан. Одоо сая багштайгаа явж байгаа пүүжи харихандаа сая өргөл өргөсөн чинь штэ маш гоё хүлээж авж штэ. Шууд одоо ингээл манай хөшгөө яраал. Сая тэр пүүжигийн уулан дотор ямар их тийм мандтай байлаа. Тэгэл ерөөсө 5 минутын дотор буцаад ингээд ийм гоё болчлаа. Бас сони юм а тий. Тийм ер нь бол сайхан монгол хүмүүс сайхан юм хэмэртэй гоё явдаг. Тэрний одоо нэг илэрх маань Фужи одоо зуны цогт бол одоо Фужи маань маш их юм одоо тий. Япон, Солонгос, Хятад тийм далайтай орнуудад маш юм бүүдгөр үйл ихтэй байдаг. Тийм болохоор бас ингэж харна гэдэг үг энэ бол сайхан одоо Аз хэмэр Японы хамгийн өндөр хайрхан, хамгийн одоо ариун сайхан Япончуудын одоо шүтдэг Фужи сан гэж одоо хэлдэг. Бүргэд маш том бүргэд харагдаж шүү. Бүр хамар нүдэн харагдаж штэ. Маш гоё өнцөг харлаа. Фужи сангийн дүр төрхнөө штэ. Наашаага харцсан нэг том одоо их нүдэн харагдсан, хамар харагдсан маш том бүргэд шүү харагдаж. Би хангардын боловгоо сайн харсан чинь яг бүргэд шүү харагдаж шүү. Ямар сони юм бэ? Та нараа дараа ирээд нэг үзээрэй. Сайхан одоо тийм бүргэд харагдаж байна. Гой хүлээж аваад гой үдэж өгж байна. Тийм байна. Фужи хайрхан. За тэгээ Фужи дээр хэдүүлээ сайхан уулзсан шүү манайхаа. Япон сайхан аялаарай. Японд ирээд ер нь маш гоё мөнгө хэмэх аргуудыг бас хараад хэлнэ. Таксидод явна гэдэг бол бас нэлээд одоо маш өндөр зардал гаргадаг. Тэгээ одоо Японд ажиллаж амьдарч байгаа бас найз нөхдүүдээ намайг ирээд аваатахаа ингээд туслаах гээд ингэн гэдэг бол маш бас хэцүү зүйл. Ягаад тэгэхээр Японд ажиллаж амьдарч байгаа улсууд чинь маш их завгүй байгаа шүү дээ яг хөө. Гэхдээ бид нар бол байнга машинтай явж лээ л да бас. Одоо манай Хирошима, за манай Оргилийн дүү Давка гэдэг одоо бид нар байнга л одоо сайхан албарттай яваад байна. Тэгээ өнөөдөр бас сайхан метрогоор ингэ явж байна. Сайтамагаас Асакуса руу 20 км газар одоо ингэ метрогоор явж байна. Одоо би сая билет бол 150 йенээр авч байгаа байхгүй юу? 4000 төгрөгөөр. Тэгээд дамжаад үлдсэн мөнгөд буцаагаад төлнө гэхээр чинь за үндсэндээ бол нэг 500 йен буюу 12000 төгрөгөөр бас нэлээд сайхан явчихжээ. Тэгээд метро маань өөрөө сайхан сэрүүхэн. Тэгээд манайхан ч одоо ингээд метроны янз янзын пассворд худалдаж авдаг штэ. Одоо Монголоос ч авдаг, Японоос ч авдаг. Тэр пасс бол хэрэггүй. Ягаад тэгэхээр нөгөө тэр пасс чинь зөвхөн Japan Railway pass бол учраас зөвхөн Japan Railway pass-таар одоо үйлчилдэг. Яг тухайн үед мөнгөө төлөөд ингээд явцсан бол хамаагүй юм гэх юм байна. Тэгээ нөгөө хязгааргүй явдаг билет бол бас бидэрт бас нэг хэрэггүй. Ягаад тэгэхээр дандаа бид нар одоо ингээд хязгааргүй явлаа гэд байн яваад авахгүй байхгүй очоод нэг газараа үзнэ. Одоо хязгааргүй иддэг буфетэнд ороод би жишээлбэл 5 гүлээ шидэхгүй штэ. Нэг л гүлээ шиднэ. А яг тэрнтэй адилхан тэр яг тухайн үед нь билетээ аваад ингээд яваад бол хямдхан байх шүү. Одоо бисээ 150 йен буюу 4000 төгрөгөөр билет авсан. Тэгээ цаашаагаа дамжаад ингээд явчихад бол маш сайхан Японы метро бол үхээр одоо сайхан цэвэрхэн байна. Хажууд одоо ингээ хоёр галт тэрэг одоо уралдаж байгаа юм шиг харагдаж штэ. Нэр одоо энэ ингээ гурав дахь нь ороод ирж байна. Яа ямар сонирхолтой юм бэ? За ингээ манай хэд гараад ирсэн. За бид нар одоо ингээ метронд суугаад ер нь одоо такси барьна гэдэг бол бас үнэтэй учраас яг сайхан метрогоор ингээл явж штэ. Тэгээ ер нь одоо настай улсууд нь голцоо залуучуудад бас ингээд суудлаа тавьж өгдөг. Ягаад тэгэхээр бид нар маань маш их ажиллаж байгаа учраас би бол одоо пенсийн өгшин гэдэг үүднээс одоо залуучуудаа бас их хөдөлж байна. Манад болохоор чи бас чигээд баг зандраад босгож байгаа штэ. Бараг өшгөлөд босгож байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө сошиал дээр тавиад байдаг. Тэгээ бас нэг анзаарсан зүйл энэ метрон дотор японочууд ингээд чанга ярих бол дургу. Би бол яг болог хийж байгаа учраас бас тэр хүнийндээ ингээд аяархан яриад байгаа байхгүй юу. Нөхдүүд метронд орж ирээд метрон дотор ингээд унтчихийдэг. Тэгээ тэрийг бол тийм учраас одоо японочдын хувьд одоо метрон дотор унтна гэж байгаа маань одоо нэг өсөндөө бие амрааж метроныхаа одоо явж байгаа цагийг ашиглаад нүднийхээ орыг гаргаж байгаа байхгүй юу. Манай одоо Koi компани суурин төлөөлөгч менежер Давка дүү маань хамж явж байна. Яг тухайн үед нь сайхан ингээд билетийг аваад явчихж байгаарай гэж та нартай зөвлөнө.
За бид хэд Японы Токио хотод ирээд дөнгөж сайхан буудалд орчихно жоохон амсийгээд хоол идийгээд сая явлаа. Яваас газрын зургаасаа үзээд юу хамгийн хямдхан хоолтой нэг атайхан хоолтой газар орё гэж явсаар байжгаад Yoshinoya гэдэг нэг хоолой газар ороод ирцээ. Би бас ороод гайхсан байхгүй юу гэхээр ерөөсөө ийшээгээ нэг 2 м 30 см ч юм. Тэгээ урт гонцгоо газар үнэтэй байдаг болохоор ерөнхийдөө юм хавтгаа байшингууд ихтэй. 430 йенээр одоо ийм их үхрээ махтай тий будаатай өстой янзтайгаа бас би бас нэмэгдэл бас жоохон мах авсан ийм гоё одоо хоол захлаа. Улаанбаатарын үн бол бас арай л дэндүү үнэтэй байгаа шүү дээ. Японч одоо бас дэлхийн хамгийн өртөг өндөртэй одоо улсуудын нэг чинь бид нар Японоос үнэтэй байгаад энэ чинь бас арай л дэндээд байна. Одоо Германд чинь өндөгний үн байцааны үн нэмэгдэхэд засгийн газар унгаачдаг, босдог, бөө юм болж идэг. Гэтэл бид нар ч одоо ингээд дэлхийн хэд дахин үнэтэй газар болчиход ах чинь ингээд байж байна. Сая тэр одоо балбад ямар юм айхтэр юм болов. Тэгэхэд одоо манайхан тэгэл ингээд гөлийгэл байж байгаа байхгүй юу? За тэр яг уучлаарай. Энэ хардаа Yoshinoya-гийн энэ хоолыг бол би өмнө идчихсэн. Гэхдээ одоо дахиад нэг идэж үзье. Амтыг мартсан байна. Үхрээ мах нэрээ үнэхээр маягтай гомдтой. Будааг савхаар идэхээс илүү халбагдаад идэх нь надад амар санагдаад идэв. Yoshinoya-гийн үхрээ махтай хоолны нэг гол онцлог нь хэрэг шүү дээ. Үхрээ махыг маш нэмгэн сайхан өсөд нөгөө нэг гоё Японы гоё таарай гойгоо соустай хийгээд энэ сонгон амтагч эдэр нь нэрээ яг юм гоё зогтсон. Хоол нэр үнэхээр гоё. 430-аад yen гэдэг чи одоо 12,000 төгрөгөөр би идэж штэ. Би бол яг аялж байгаа юм чинь бас мөнгө төрөө санхүүгээ хэмнээд нэг 12,000 төгрөгөнд бол бас хангалттай сайхан хоол аваад идчих юм байна. Энэ одоо манай Монгол зарагдаад байгаа будаандаа байд юм уу? Яг л ингэж хийж сурмаар байгаа юм да манайхан. Манай Монголын Yoshinoya бол бас л яг оруулж ирж байгаа нь сайшаалтай. Яг л дуурайж хиймээр байна. Одоо Викториано гэсэн хотог маань одоо амьд минь ордон шүү дээ. Одоо миний аялагч хүний хувьд одоо хамгийн одоо хэрэгтэй зүйл одоо Викториано гэсэн. За энэ дотор бол одоо төөрийн хүн биетэй. Тэгсэн мөртлөө энэ дотроос маш их олон гоё юм гардаг. За могоо загсвал өстой үнэхээр гайхалтай шүү. Ялангуяа одоо Япончууд нөгөө эрчүүд нь энэ могоо загсыгаа хавар цагт ядрах жаах үедээ иддэг. За нөгөө талаараа бас жоохон инээдэмтэй юм ярих гээд байна. Нөгөө эр хүний хоёр дахь зүрх гэж одоо ярьдаг шүү дээ манайхан. Тэрийг хайрлж яваарай л гэж яддаг. Ер нь бол одоо могоо загсыг сайн хэрглэж явах юм бол одоо тестостерон гэдэг зүйл одоо маш их баялаг. Соус моосных нь амтууд нь Япончууд ер нь ямар зөвүүн амтд бай тээ. Хоолыг бол нэрээ хийвэл хийсэн шиг хийдэг. Би зүгээр дэлгүүрээс нь худалдаад авахд л рестораны хоол шиг байгаа байхгүй. Ийм гомдтой. Зөөлхөн. Хятадд зарагдж байгаа одоо манайхаа ирэмэрэн бэжингээс авчиж байгаа ч юм уу тийм могоо загснууд бол цөөрөн дөржүүлсэн. Тийм одоо гой амттай биш нэг муха хатуу юм байдаг. А яг Японы могоо загс бол зүгээр аманд ороод бурам шүү. Үнэхээр гоё байна. Юу нь Японд ирээд энэ үлснэ гэж юм байхгүй шүү. Би хуучин Хятад очиод ингээд Хятад хоол идээд Вьетнам, Лаос очиод ингээд нэг 3 хоноод бол ерөнхийдөө тэрчдэг байхгүй. Нэг хоол нь зохихгүй цаашаа явхаа олчдаг. Японд бол би нэг өмнө нь 2-3 шудаа явж исэн. За бараг сар болсон. Нилээн их явах. Тэгэхэд бол ерөөсөө хоолноос уйдаагүй. Тэс Японд ирсэн энэ Токиод ирснээр гоё тэмдэгдээд бас өөрийгөө шагнах хэрэгтэй шүү дээ. Одоо Япон залуучууд одоо манай залуучуудын хувьд бол бас сүүл үед их модонд ороод байгаа. Би нэг гоё юм хэрэглэх гээд байна. За манай Монголд байдаг Yoshinoya шүү дээ. Би бол идэж үзсэн л дээ. Одоо энд Японд байдгаас ерөнхийдөө манай Yoshinoya бол за баг 2 дахин үнэтэй. Тэгээ махных нь хэрчилт бол ер нь яг Япон шиг юм нарийн гоё хэрчиж чадахгүй байна. Амт нь бол ерөөсөө гарахгүй байна. Зүгээр дөхүүлсийг л хайчаад байгаа байхгүй. Тэр бол маш буруу. Ягаад гэхээр нэгэнт одоо гоё юм хийж байгаа бол одоо яг л адилхан хийх хэрэгтэй. Тэгээ манай үн бол бас арай дэндүү галзуурцсан байна. Сая манай Японы айз маань надад сая манай компанийн нөхдөд маань надад тасархаа гоё виски өгсөн. За ах одоо энэ сайхан
Мицуюга сайхан виски ууж байгаарэ. Энэ бол өстой тасархаа гоё виски шүү гэдэг. За Японд ирсэн хүн чинь бас өөрийгөө шагны да тий. Гоё Япон виски ууч яагаад болохгүй. Ер нь хэмжээг нь тохируулаад нэг 50-100 г сайхан хоолныхаа даруулгыг татчихад зүгээр. Тэгвэл би та нарт нэг гоё зөвлөгөө өгөх гээд байгаа. Ямар зөвлөгөө өгөх чинь гэхээр яг энэ Mitsui виски, Suntory виски гэж штэ. Одоо ингээд содтой, жимсний шүүстэй холиод тэгээд одоо хайбол гэж одоо ундаа хийж уудаг. Ер нь бол спиртийн агуулмж маш багатай, шаардахгүй, толгоо өвдөхгүй. Тэгээд дээрэс нь юу н одоо гоё гэхээр штэ. Нөгөө пив ч юм уу арх их уухаар чинь нөгөө калори өндөртэй, гэц гүзээ суулгадаг, таргалуулдаг. За энэ виски нөгөө хайболын нэг гоё юм нэ штэ. Ямар ч тийм колор байхгүй. За манай Монголд ерөнхийдөө энэ хайбол гарцсан байдаг шүү. Би өөр баярлаад байгаа. Яг ийм хайбол гарцсан байгаа шүү. Хайбол ууж байгаараа энэ бол маш гоё эрүүл мэндийн ундаа. Ингээ уухад байна штэ. Нэг гоё жимсний шүүс ч юм уу нэг гоё ууж байгаа юм шиг гоё. Тэгээ мөстэй гоё амарч जैन хоол гоё шингээж. Тэгээ хайбол гэдэг нь нэг учиртай үг юм байна. Хуучин бол одоо Ирландчууд бол дээр үедээ хайбол гэдэг одоо өндөр шилэн стаканд одоо вискигээ хийгээ дээр нь одоо содтой ус, жимсний шүүс, ус мөс хийгээд ингээд шингэлж уудаг. Тийм өндөр стаканы хайбол гэж. Боол гэдэг маань одоо нэг удаа дэлбэлчил та гэдэг ч юм уу нэг 100 татчих гэдэг шиг одоо тиймэрхүү хэдлэг байсан. Тэгээ 1940-од оны үед Японд вискиний хэрэглээ нэлээд дэлгэрээд 50-60 оны хооронд бол Японд бол одоо хайболын хэрэглээ бол одоо огцсон өссөн. Тэгээ манай японочууд чинь бас өөрсдөө ер нь ямарваа нэг юм их тийм донжийн их гоё зөв олж хэрэгддэг. Тэгээ архины хэрэглээгээр одоо гадаа хүн барьж явж одоо л хэрэг хийгээд байгаа хүмүүс байхгүй шүү дээ. Тэгээ японочдын хувьд эрүүл мэнд нь бол маш сайн. Тэгээ би бол одоо энэ хайболын бол ер нь орчоод байгаамаа. Жим би нэг болохоор Америкийн одоо Bourbon Америк виски гэж бодоод байдаг байсан чи манай Suntory-гийнхэн гаргасан байдаг шүү дээ. Японы Suntory виски бол ер нь алдартай. За миний хувьд бол ерөнхийдөө Япон бараан, Япон хоол ер нь Япон соёлд бол маш дуртай. Манай одоо Эсо төвийн Митацуг одоо юм гоё тос. Намайг одоо явах чинь гэдэг одоо манай найз маань одоо ийм гоё малгай бодвол үлдэлсэн. Би зүгээр Токиод чинь нэг гангаан амтнд яваад байна штэ. Ер нь Япон чанар гэдэг чинь бол шал өөр л дөө. Тэгэл янз янзын одоо болсон болоогүй компаниудын тос хийж машина ер нь ивжснээс сайхан одоо Митацуга хэрэгжилж байгаарэ гэж одоо хэлье. Тэгээ одоо манай аялын тойрог нэвтрүүлэг Японоор аялаад та нартайгаа бас сонь зүйлүүд үзүүлнэ. За тэгээ удахгүй одоо манай Давка дүү маань намайг дагуулад одоо Японы одоо хамгийн том алдартай машины дуудлага худалдааны газараар оруулна гинэ. Тийшээ очиж одоо би бас нэг дүүгээр нэг гоё нэг Алпард 30 цагуур даруулчих санаатай. Одоо бас янз янзын ченжүүдэд бас 5-10 сая 20 сая төгрөг алдчихснаас эндээсээ нэг Япон ирснийх нэг машинд аруулчаад боцчул яад ченжүүд ч гэсэн бас хүн штэй өөрхөө бас амьдрах гал явж байгаа болсоо. Тэгтээ бас ард түмнээ бодоод бас хитрхи бас өндөр нэмэргүй байна л гэж би бас боддгийн. За тэгээ одоо сайхан ингээ хэдүүлээ. Сайхан Японы хамгийн одоо алдартай автомашины дуудлага худалдаа руу орж үзнэ. За ингээд манайхан хайбалтайгаа хамтдаа урагшаа. За би Koi автомашины дуудлага худалдааны дүүгийн компани үйл ажиллагааг сонирхох гээд ингээ ороод ирсэн. Ерөөсөн маш олон хүн дуудлага худалдаан дээр ингээ оролцож байна. Одоо ингээ машинуудыг дуудаад минимэд ингээ явчихдаг. Ер нь зарим машинууд бол ерөөсөө ингээ хидэд дарагдаал ер нь маш хурдан явж байна. Японд явж исэн шинэтэр янз янзын машинуудын дуудлага худалдааны за бараг ихэнхийг нь штэ Пакистан энтгүүд гартаа атдаг юм уу да. За манай Монголын бас компаниуд цөөнгөө том компаниуд байна. За мөн одоо японочууд бас энэ дотор дуудлага худалдаанд их оролцдог. Тэгэхээр бол маш гоё дуудагдаж орж ирээл. Тэгэл дорхноо дараад явчихжээ. Манай Оргилмаа гэх нэг дүү охин байж байгаа. Оргилмаадаа ингээ сайхан захиад яг ийм машин авъя, гүйлтний иймийг авъя гэж сайхан захингууд ер нь одоо тэр машиныг за тэдээс тэдийн хооронд ингээ авлаа гэж бүх дуудлага худалдааны үйл явцыг үзүүлээд тэгээ хамгийн гол нь ингээд автомашин авсныхан дараа Японоос одоо гарч байгаа татвар сонгосны бомт руу хүргээд контейнерт оруулаад гээд ингээд
нэлээд олон үйлчлэгээнүүд нь нэмэгдэж ороод ердөө нэг тэгээд 75,000 йенийг төлөөл ер машинуудаа эндээс авчиж байна. Нэг сайн тал нь юу вэ гэхээр одоо манайхан чинь ченжүүд бол ингээд замбараагийн үн нэмдэг штэ. 5 сая, 8 сая. За том үнэтэй машин дээр ч одоо хэд нэмхийг бол би таашгүй гэдэг шиг. Тэгэхээр ер нь бол одоо яг нөгөө гоё мил ухраахгүй сайн айтайхан машиныг авах юм бол манай Кои автомашины дуудлага худалдаа гэдэг компани руу хандаад машин авчихад их зүгээр газар байна. Би одоо өөрийнхөө хоёр ангараар харлаа гэдэг шиг маш гоё. Одоо сая гадаа үүдэн дээр бол одоо үнэхээр гоё машинууд байна. Ер нь машин дарна гэдэг бол бас зөв авиас чадвар ондооны асуудал байдсан болов. USS Tokyo гэдэг огшин байгаа. Энэ болохоор Японд бол хамгийн томдоо ордог огшин. За энэ Алпардыг хардаа 3 сая 400 мянгатай. За ер нь явсаар байгаа л за 3 сая 500 дээр явж шүү. Энэ бол сайхан 30 албаар харагдаад байх шиг байна. Окей. За би бол одоо ганцхан машин дуртай. Ийм спорт машин биш, бенз биш. Ерөөсөө энэ Алпард гэдэг машин жирэнд дурлаад одоо 10 хэдэн жил унж байна. Өөр машин унж чадахгүй. За дээр үеийн одоо энэ гоё спорт маягийн машин байна уу да энэ одоо. За энэ бол сайхан л одоо Prado Jeep байна штэ. За энд ёстой хөөрхөн машин байна хардаа. Өөр ингэ одоо ийм хуучны хардаа. Сайхан дээр үеийн сайхан нүдэн бенз байна. Rolls Royce штэ. Сайхан амт байна. Rolls Royce. Я манай монголчууд бол одоо бас эдийн засгаач хэмнээд хэдэн мянган км явсан мэддэхгүй ченжүүдийн гараас одоо машин авч ирснаас ингээд манай энэ Кои автомашины худалдаа гэдэг энэ компани руу хандаад тэгээд энэ доор гарсан одоо хаягаар утсаар бодоод машина загчуд энэ тон зүгээр юм байна шүү. Би одоо машины дуудлага худалдааг бас харсан. Бас л нүсэр явагддаг байна. Шинжикүгөө бодох юм бол энэ бас хөдөлгөөн их бага байна шүү тий. Одоо энэ Токио таарын цаашаа бид нар за би тэрүүгээр дайраад үзүүлээ. Тэр шоучдын юу цуглардаг газар баг. Санаа Монголоор одоо хүүхдийн зуу юм уу? За би ч одоо Улаанбаатараас ирсэн шоуч явж ин да. За шоуч биш. За. За ингээд ер нь сайхан машиныхаа цонхоор аяллаа нэвтрүүлэг хийж байна. За манай аяллаа хөтөж Сэлэнгэ маань явж байна. За тэгээ миний орж ирсэн газар болохоор одоо манай Сэлэнгэ Яасу хоёрын одоо фиш гэдэг нэг гоё өөрхөн лоунжд ороод ирсэн. Тэгээ эднийх бол бас их маш олон төрлийн гоё каритэй хоол хийж байна. Тэгээ дээрээс нь хамгийн гол нөгөө хай бороо гэдэг юм чинь байна штэ. Манайх нэг юм бар, ресторан ч юм уу юм лоунж түрээслэхээр нэг том зайтай байдаг штэ. Тэгэхэд юу үндсэндээ нэг за дээдл нь одоо 100 м ч юм уу. За энэ бол одоо нэг 30-40 м квадрат одоо ийм талбайг сайхан түрээслээд нэг тийм том талбай гэж одоо нэг хийслэхгүй. Жижигхэн талбайтай мөртлөө маш гоё тогтдохтай. Нэг талаасаа нөгөө талаас болохоор юм богинохон ийм баг зайд одоо хүмүүс суухаараа хамт гоё нэгдэж чаддаг гэсэн тийм зүйлийг ярьж байна. Тэгээ одоо хаасаагууд одоо залуучуудын хувьд ажиллаад харчаад юу н хай бороо буюу хай бол уух юм аа. Нөгөө монголчуудын хувьд чи өдөр өрхөн арх уугаад байх юм бол за энэс та дампуурч гүйцэж ин даа гэж одоо боддог. Гэтэл японочууд бол дэлхийд даяар одоо архины хэрэглээ нь бол хөндөр. Гэхдээ зөв зохистой хэрэглээгээр бол ер нь дэлхийд номер 1 гэж одоо хэлнэ. Ягаад гэхээр хайбол буюу хайбороо нь бол маш их одоо эрүүл зөв одоо хэрэглээнийхээ тийм жишг болд юм байна. 50-аад оны үед бол одоо энэ японочдын вискиний хэрэглээн дээр одоо хайбол бол хүчтэй орж ирээд 1899 онд үүсгэн байгуулагдчихсан. Саунтери виски жилийн 50 тэрбум долларын орлоготой гэж байгаа байхгүй. Манай Монголын эдийн засгийн 4/1 нь одоо зөвхөн Японы нэг юм компани дээр явж штэ. Сайн чанарын вискин дээр мөс, соттой ус, тэгээ дээрээс нь одоо гоё жимсний шүүс хийгээд уухаар энэ аныхаа архитаар суудсан юм шиг байхгүй. Тэгсэн мөртлөө гоё зөв хэрэглээ. Архитаар сусны хэрэглээ их байгаад ирэхэр чинь архи чинь тодорхой хэмжээний калори нэлээд өндөртэй учраас таргалуулдаг. Нөгөө чихрийн шижинтэй толон өвчтэй хүмүүс чинь архи хэрэглэхээр одоо бие нь одоо хүндэрчдэг, өвдчихдэг. Гэтэл одоо хай бороо уухад бол ер нь нөлөө байдгүй гэж. Ягаад гэхээр пүрийн агуулдаг. Би одоо энэ сүүлдээ Японд ирсэн чинь энэ GMB-нийг л ер нь одоо хамгийн одоо
сайн виски гэл одоо манай Саунторигийн виски гэл яриад байсан. Jim-Beam-ийг 2014 онд Япончууд худалдаад авчихсан юм байна. Тэгээ ер нь бол пивний оронд одоо энэ хайбор буюу хайболыг хэрэглэж их хэрэгтэй юм байна. Ядаж наадаж одоо гиз гүзээ суухгүй. Би одоо бас пив нэлээ уудаг хүн ер нь пивнээсээ татгалзаад энэ хайбор гэдэг юм руу ч л орчод байгаа байхгүй. Ер нь Японд ирчээл энэ өдөр болгон хайбор хэрэглэж чинь. Тэгээд би өвдсөн байхгүй. Нөгөө актер нөгөө аянгат сүмний үүдэн дээр би бас ингээд дээл хувцас өмсөж жагаад компугийн үзүүлбэр дээр үзүүлээд тэнд чинь нөгөө бас ингээд тусгай кимоно өмсөө сэлмэлэмтэй ингээд гой үзүүлбэр хийгээд гой зураг дарддаг юм байна. Би тэгээд тэнд очиж бас нэг шауулны компугийн мастер болж ингэж нэг жоохон зураг даруулсан. Тэр бас гоё байлаа. Тэгээд ер нь интернеттэй байна гэдэг чи одоо ер нь хамгийн чухлаа. Travel SIM шууд авч явдаг юм хөрхэн SIM гарцаа. Ерөөсөө ингээд Японд ирээд асаагаал шууд датагаа ингээд хязгааргүй датагаа цацчихна. Японоор аялж байгаа одоо аяллаа гол одоо зөвлөх маань одоо манай газар чин одоо travel байж байгаа шүү дээ. Тэгээ газар чин travel-ийнхаа одоо энэ аяган дээр би одоо нэрээ хайбороо Монголд гарсан шүү. Яг энэ гоё хайбол гарцсан байж байгаа. Одоо манай монголчууд бас гоё хэрэглээтэй болж байгаа. Өнгөрсөн одоо жил монголчуудын ариг дарсны хэрэглээ 2 сая литрээр багасна гэж чих зөв үзүүлэлттэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ч юм одоо хайборуугаа сайхан хэрэглээд зөв хэрэглээтэй ингээ явах юм бол бид нар эрүүл мэндэ бодох хэрэгтэй. Гасаа хайболоо сайхан уугаад явж гин. Нэг ийм байсан шүү. Сураантай одоо охтуу залуучууд явж гин. Дээд гэдэг дуу гарч гин. Тэгэхээр тэр өрүүлнийхээ хоёр талд нь штэ нэг ийм нён гэрэлтэй сураанууд их явдаг юм байна штэ. Одоо сураа явж гин гэдэг нь шөнө орой ингээд ер нь харагдчихийдэг. Одоо машин унахгүй сураа унах гэдэг чинь зөв хэрэглээ. Хамгийн гол нь тэр аюулгүй байдал гэдэг юмыг л сайн бодохгүй бол нэг ийм үг байдаг штэ. Цон хонгойлгол ялаа орж ирнэ гэсэн үг байдаг. Одоо орны актер үлдээ. Тэгээ ялаа оруулж ирэхгүй тулд цонхоо хаагаад битүүрч өгөх юм уу эсвэл цонхоо онгоолгоод цонхондоо тор хийх юм уу гэсэн юм ойлголт байдаг. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг манайхны нэг юм туйлшрал байж штэ. Яаж юм гэхээр шөнийн гудамжийг одоо ингээд хаяа хүмүүс шээж ингээд бийцсаад муухай олгоод байна гэдэг. Тэглэгээ шөнийн гудамжийг хаах шалтгаан биш байхгүй. Бий застдаг, шээдэг, баадаг нөхдүүд дээр л хатуу таргуул тавиад цагдаагийнхын иргэний хяналтд тавьчихад л тэр шөнийн гудамжийг одоо нэг гоё одоо хийсэн шүү дээ. Манай Батцог дарга, манай нийслэл ээлжүүлсэн газрынхан ч одоо маш гоё хөрөнгө гаргаад зоригтой юм хийгээд ингээ нэг гоё хийцэн би баярлж исэн чинь буцаагаад нөгөө шөнийн гудамжигаа ингээд нураагаа хийчихсэн. Тэгээ манай монголчууд ч нэг юм концепцгүй амьдраад байна шүү дээ. Ер нь ямар нэгэн концепц ингээ нийгэм ихэд дандаа ингэж устгах чийдэг. Тэрийг бас болмоор байна. Имийг ингээ тийм өргөн алсуур хараад ингүүл ийм асуудал үүсдэг юм а. Энийг ингэж шийддэг юм а гэдэг. Ингээд шийдлэрж явахгүйгээр энэ ийм байдгүй ингэж ярмааргүй байгаа байхгүй. Тоосон одоо нэг ярддаг нөхдүүд байгаа штэ. Одоо юу гэдгийг хүзүүг нөхөр ч юм уу ингээд одоо 30 40 жил яриад хийсэн юм байхгүй л байгаа байхгүй. Одоо уучлаарай. Тэгээд надад бол тэг санагдаад байдгийг. Ер нь одоо хийх л хэрэгтэй л байна л да. Хийхдээ шийдлийг нь гаргаад одоо ингэж хийж явахгүй бол бидний хувьд бол одоо яриад идэг цаг бол өнгөрсөн шүү. Тэгээд зөвөр одоо ямар нэг юм дээр бооч хаах биш. Яг тийм ухаалаг зохицуултуудыг л одоо зөв хийчмээр байна. Тэгээд залуучуудаа одоо найс нөхдүүдтэй би одоо уриалнаар ер нь одоо энэ арх дарсны хэрэглээгээ бид тэр ер нь хумаад одоо яг зөв хэрэглээтэй юм хайбороо гэдэг одоо энэ одоо Япончуудаа дэлхийг номер 1 хэрэглээтэй хайбороогоос сайхан хэрэглэж явшаарэ гэж уриалж байна. Японы хөрөнгө оруулалтаа одоо суши хэря гэдэг их гоё Япон ресторан байж байгаа. Тэр бол одоо бас л их монголчуудын бас гоё соёлыг өөрчилсөн зүйлүүдийг хийж байгаа. Тэгээ бол дээгийдээ баярлалаа. Суши хэря бол өстой үнэхээр гоё шүү. Бас Япон соёлыг оруулж ирж байгаа. Тэгээ манай ясаа болохоор их гоё мундаг тогооч. Тэгээ дээрээс нь маш их олон төрлийн аяастай. За мөн одоо Кикушинкэ каратегаар одоо 9 жил хичээсэн ингээд тийм харахад л нэг юм самурай шиг нөхөр харагдаад байгаа байхгүй юу. Тэгээ маш гоё юм даруухан Япон хүмүүсийн одоо хамгийн гол үндэс нь ерөөсөө л ёс суртахуунтай л байж штэ. Тэрнээс хүн баян байна уу, тарган байна уу тэрэндээ биш. Баянч байсан, ядууч байсан ер нь тийм ёс суртахуунтай. Одоо манай монголчууд ч одоо
хуучин бол яг ийм байсан шүү дээ. Тэгээ одоо сүүлийн үед ер нь дэлхий дээр хүн ам зүйтэй хэрүүл тэмцэл ихтэй л болчиход байдаг. Тэгсэн мөртлөө хэрүүл тэмцлээ нөгөө авилгач чинь янз янзын хулгайлж иддэг усудаа гарахгүй. Непалийн одоо мондаг нөхдүүчийг ингээд хийж чадахгүй, тэмцэж чадахгүй зүгээр л ийм худлаа хуцдаг ийм нохоо өгдөн шүү дээ. Зүгээр ингээд худлаа нэг эзэндээ нэг лаг харагдаж хуцдаг. Яг л ийм болчиход байгаа байхгүй юу. За тэгээ уучлаарай. Нилээн амир ус төржилж явагдсан шүү. За уучлаарай. За мөн одоо манай аяллаа бас нэг гол спонсор юу гэж Метацуга тосны компани байж байгаа. Үнэхээр одоо Японы бол одоо номер 1 гэж хэлж болохоор одоо гайхамшигтай одоо тосыг нийлүүлдэг. Найз одоо хуйгаадаа маш их баярлалаа. Манай одоо аяллаа тойрог гэсэн YouTube хуудас, аяллаа тойрог гэсэн одоо Facebook пэйжийг бас дагаад тэн дотроос та нар сайхан санал шүүмж зөвлөгөөгөө сайхан өгж байгаарай. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Окей, суши. За метронд ороод ирсэн. Ер нь метроны доогуур ингээд явхад ч ерөөсөн маш их олон үйлчлэгээний газрууд байна. За явандаа манай Улаанбаатар сайхан метротой болох юм бол энэ газар доорч одоо хичнээн мянган хүний ажлын байр нэмэгдэнэ. Энэ дотор ч одоо бас одоо маш олон үйлчлэгээний газрууд байна. Төвшин дуртай хүн болохоор нөгөө хамгийн гоё хоолоо авлаа. 980 yen, за 1000 yen гэж чинь 25,000 төгрөгөөр 4-5 төрлийн одоо загасны набор. За тэгээ ингээ будаатай нэг юм гоё суши авлаа. Японд ирсэн юм чи одоо сайхан суши хийж жагаад загас нь бол маш гоё шинээрээ. Тэгээ үнэн нь бол боломжийн над санагдаж байна. Тэгээ ийм их загас Монголд бол 25,000-аар авч идэхгүй шүү дээ. Японы хоол бол гоё. Яг үнний ард нэг юу уух хэрэгтэй гэдэг. Виски ч юм уу жоох юм татчихад зүгээр. Ягаад гэхээр нөгөө түүхий загас васабигийн одоо бактерийг уусгадаг. Араас нөгөө нэг гоё юугаа идчихэж штэ. Тэгээ ер нь бол нэг саке ч юм уу хайбол буюу хайбороо гэдэг бас хүрчээд их хайтаахан. За энэ өстой гоё шүү. Нэрээс гоё юм аа. Нэрээ шин загасны амт гэдэг чинь үнэхээр гоё шүү. Манай нэвтрүүлгийн одоо спонсор Метацу. За мөн одоо манай наран ихтлгүүр явж байна. За ингээд метроноос гараад ирчихэж байгаа шүү дээ. За сайн байна Асакуса. Манайхан ингээ Японыг одоо дэлхийн хаанаас ч авсан адилхан гэж ярьдаг. Мэдээж адилхан л та. Тэгвэл бас чанарын бол бас нэлээд ялгаа бол байдаг. А яг тэрнтэй адилхан одоо Америк стандарт, Япон стандарт, Евро стандарт гэж байдагтай адилхан. Би бол хөгжмөндөр бол тийг санагддаг юм аа. Манай Монголд одоо зарагдаад байдаг янз янзын хөгжмнүүд бол одоо ихэвчлэн одоо зүүн Азиас, Тяньжингаас ч юм ингээд ирчдэг. Би одоо хөгжмийн брэндийн нэрлэл яг хүний бизнес юм чинь. Тэгээ яг Японд одоо байж байгаа хөгжмийг тоглох Монголд байгаа хөгжим хоёрын хооронд их ялгаа байдаг. А яг Японоос нь авчирж ирж байгаа одоо ер нь сорын ганц компани байдаг. Тэр бол юу гэхээр Kawai. Ягаад тэгэхээр манай Kawai центрийнхэн бол одоо өөрсдийнхөө энэ одоо Kawai центрт байж байгаа Япон хөгжмүүд нь яг одоо Японоос одоо наашаага ачигдаж ирдэг. Одоо Монголын Kawai центр дээр ч тоглосон одоо энэ Японд ирээд миний одоо тоглож байгаа Kawai центр дээр тоглосон хоёр ер нь яг адилхан. Ялангуяа одоо бас нэг юм чанарын ялгаа бол байгаад байдаг. Би бол одоо энийг бол одоо ам бардам хэлмээр санагддаг юм аа. Одоо нөгөө хуучин чинь бол одоо манайхан чинь ингээд брэнд бол брэнд гэж ингээд бодоод ойлгоод байсан. Тэгэхэд л одоо яг нөгөө Японоос оруулж ирдэг, Хятадаас оруулж ирэх энэ зүйлүүд бүгд хоорондоо ялгаатай байдаг. Би бол одоо Kawai хөгжмөндөө тоглох тусмаа л одоо их гурамтай байдаг.
Ерөнхийдөө Кавай хөгжмийг бол одоо үндсэндээ бусад брэндүүдтэй харьцуулаад хэлэх юм бол ер нь нөгөө спортын нэг алдартай машин Lamborghini, Ferrari-тай бол зөөрлж болно. Зөвхөн одоо төвлөрөөр уур тоглоход л одоо хурууны өндөнөөс гарч ирж байгаа хөлсийг өөртөө шингээж авдаг. Одоо нэг хурууны одоо тоглож байгаа алх түвшнийх нь одоо тохиргоонууд нэгтэл одоо энгийн Yamaha босод хөгжмүүдээс ер нь 2 дахин илүү их тохиргоонууд нь хариуцсан зүйлүүд хийгдсэн. Өнгө нь бол одоо маш гайхамшигтай. Энгийн чанартай одоо мастер одоо хөгжмийн лагууд нь тоглодог хөгжим бол яахаар Кавай. За миний хувьд бол одоо сонирхогч тэгээд ер нь анх одоо манай Батулзий дүү маань надад бас нэг гоё Кавай бэлгэлээд энэ Кавайг тоглосноос хойш ер нь өөр хөгжим тоглож чадхаа болчдөг. Одоо иймэрхүү одоо дутагдaltaй хөгжим байна. Кавайг тоглосон одоо өөр хөгжим тоглож чадхаа болчдөг. За өнөөдөр халуунд нэлээд байж ядаад бас нэг газар орж ирсэн. Тэр маань болохоор одоо Хүйтэн гомингийн газар гэж. За энэ болохоор одоо энэ соёо соусын дээр одоо васаби сушитэй бол одоо нэлээд одоо сайхан хосолдог. Янз янзын хоолнд одоо энэ васабига суундаа сайхан хийгээд Хүйтэн гомингоо дүрээд иддэг. Энэ халууны үед одоо иддэг хоол юм байлээ. Хүйтэн гомин халуун өдөр иднэ гэдэг бол бас их гоё хоол юм байна. Дан гомин идэхээр нэг манайхан магсаа гарахгүй гэдэг ч юм уу. Тэгэхэд энэ далайн байцаа энэ собойд нь хоорондоо нийлээ зогцохороо яг гоё юм мах шиг амтагдаж байна. Ер нь мах идсэн юм шиг болж байна. Энэ болохоор Японы нөгөө собоогоо чансан одоо шөл. Ер нь одоо хамаг собооны гол шимэн байдаг. Тэгээ энэ бол одоо хүйтэн собоогоо идэ дуусаад баг зэргийн собоо үлдэхэд энэ шөлөө хамтдана гэж дээрээс хийгээд уудаг. Би бол одоо ер нь энийг бол нэлээд хөргөжж уухгүй бол халуунд бол нэлээд усан хулган болчиход байгаа шүү. Тээвэр зуушин компани найзууд маань хүлээж аваад намайг бодоод нөхдүүд бас ажлын цагаар ийм хүйтэн крем бигээд пив авч өгч юм. Тэгээ хүйтэн пив уухад бол үнэхээр нэг Монгол хүний хувьд хүйтэн юм уугаад нэр дотор онгойж ийнэ гэдэг шиг сайхан байна. Гоё юм аа. За энэ бол одоо японочдын бас нэг алдартай хоол одоо темпура. Ер нь бол яг японочдын үндсэн хоол бол биш. Испани одоо далайн дээрэмчид бол ингээд Азийг байлдан дагуулж явахдаа маш олон ийм арлуудыг нээж одоо ноёрхлоо тогтоож ирсэн. Японочдын одоо хоолны соёлд бол Европын соёлд бас нэлээд орсон. Би бол темпуранд маш дуртай. Японы одоо ямар ч одоо жижигхэн цайны газар төвөөцнээс ч юм уу хагас боловсруулсан бүтээгдэхүүн аваад идэхэд ер нь хордно гэсэн ойлголт байхгүй. Ягаад гэхээр мэрэгжлийн хяналтанд маш сайн ажилладаг учраас сав баглаа бодол одоо шашган дээр худлаа зүйл бичих юм бол одоо маш өндөр торгуултай. Тэгээ манай монголчуудын хувьд бол нэг бас попорж байгаад тэр мэрэгжлийн хяналтын байгууллага гэдэг зүйлээ байхгүй болгоо. Яг нь мэрэгжлийн хяналтын байгууллага бол маад одоо бас ажлыг ингээд нэлээд сайн шалгаад хэцүүдүүлээд байсан ч гэсэн хүн амынх нь эрүүл мэнд гэдэг чинь маш чухал зүйл учраас энийг буцаад сэргээгээсэй гэж би бодд юм аа. Японочдын одоо энэ алдартай амжилтанд хүрж байгаагийн гол нууц нь бол ерөөсөө цэвэр ёс суртахуун. Ерөөсөө этикийн асуудал гэдэг бол Японы хүний хувьд бол одоо хичнээн баян жолсон одоо ингээд монгол хүн шиг өнгөрөөд байхгүй. Улам ингээд нийгэмдээ ихийг хийх ёстой. Одоо тийм этик буюу ёс суртахуун гэдэг зүйлийг өндөр тавьдаг учраас японочдын хувьд бол хөгжиж байгаа. За манай Монголд нэг ирсэн нэг Япон бүсгүй байдаг штэ. Аяки гэдэг. Тэр Япон бүсгүйг бол монголчууд бол энэ гомдоогоор Япон руу буцаага явуулсан. Яасан гэхээр Аяки бол Монголд ирээд монголчуудын соёлыг бол нэлээд одоо шүүмжлээд монголчууд бол өндөр түвшний ёс суртахуун байхгүй болохоор Монгол бас хөгжихгүй байгаамаа гэж хэлэхэд л одоо манай монголчууд тэр хүний шүүмжийг авч чадахгүй. Гэтэл Монголд ирээд Япон хүн биш монголчуудын нэг бүр тэр тусмаа орк болсон бас хүн байгаа шүү дээ. Би нэрийг нэлээд явах. Манайхан бол мэдчихэж байгаа. Тэр зүйл бол одоо бас сайхан зүйл биш ээ. Энэ Япон хүний бас мөн чанар гэдэг маань байхгүй болчихсон. Зүгээр тийм бүдүүлэг хай хамаагүй шаагүй яваад идэг. Энэ зүйл маань одоо ер нь бидрийг бол хөгжүүлэхгүй. Их мөнгө бол бидрийг хөгжүүлэхгүй юм байна. Алт эрдэнэс хөгжүүлэхгүй юм байна. Бид нар эхлээд оюун санаандаа бол одоо ёс суртахуун гэдэг зүйлийг хийж чадчаад дараа нь одоо хуульдаар амьдарч ижил бид нар одоо хөгжих. Тийм учиртай. За одоо улс төрчлөө уучлаарай.